Зүгээр толгоор энийг л явчих. Эртээ тэр хүн чинь надад одоо эзэмшдэг байр байхгүй гэсэн биз дээ. Тэгээ бүгдээ тусгал гаргацсан гэж хэлсэн. Бүгдээ тусгал гаргацсан. Би одоо надад миний нэр дээр юм байхгүй гэж хэлсэн. Хүүхдүүдийн нэр дээр байгаа л да. Тэгээд хүүхдүүд нь аавынхаа эсрэг байхгүй. Гэхдээ яг хөө тэгээд 25 хүний нэр дээр байхгүй байхгүй. Энд нэр чинь Антоныхын нэг 4-5 хүний нэр дээр байгаа. Тэр 25 байр чинь хэний нэр дээр тэргүүрээ явна. Биш асуудал байхгүй. Бас тэгж болно болно. Угаасаа гарын юу хуулиараа яг тийм байгаа. Хэдэн өмчлөгчтэй байна гэдгээр л явна. Үнэхээр 25 өмчлөгчтэй бол одоо За Эрдэнэ орчил гэдээс айл ирээд шууд гарын үсэг зураа явчих. Зураа явж. бид нар зүгээр өөртөө фото бичээд гарын үсэг зураа явчих. Тэгээд Таны утас чинь үү? 99 19 Төөс нь ихээр ингээд тараад явчих юм байх лээ. Одоо тэгээд би нэрээ бичээд ингээд За ингээд гарын чи одоо энэ чинь хурал чинь эрт хүчин төгөлдөр очиж хурал олно шүү дээ. Хурал чинь хүчин төгөлдөр болох байхгүй юу? Гэхдээ ер нь зөв. Тэгэхгүй бол ингээд аюу Тэгэхгүй бол замбраагүй. Хүмүүс гараад ирдэг. Сүлд нь аюу зөв. Нэг удаа ингээд цаг болчихлаа. Тийм хуульчин хүчин төгөлдөр Энэ аюу зөв шүү. Жохон зовлон нэг удаа нэг цаг зарцуулаад эцээ бүртгүүлээ гарын үсэг зурулахад хэлчихээ. өөртөө бичээд Юу ярьж байгаа тийм. Яс бичээч. Ер нь Энэ За ерөн энэ гурлаа эхлээд хинээр эхэлэх бүрхийн хөдөлгөөн тэгээд зэмээ чи гараа задуу. би араагүй. За чи за. За ер нь тэгээд ингээд за одоо тэгээд хурал яаж эхлэх гэж бид сайн мэдэхгүй юм л да. Гэтэ ер нь одоо энэ манай энэ бичдгээр байр гэдэг одоо энэ Тэг групп нээч. эмнэлгийн бичээ айл гэж л явж ирсэн. Одоо энэ сүүлийн үеийн хэн чин 56 бол очлоо ч гэж юм яриад ах шиг. Нэг айлуудынхаа тоог нэмээд энэ шторж байгаа чинь нэг тийм яригдээд байгаа. За тэгээ яг өнөөдөр одоо бид нар ингээд бас орсон суугчид хамт олноороо цугласных Facebook одоо энэ цөөхлийн гигээ сөөх гэж байгаа. Одоо энэний асуудлыг нэг тийш шийдий. Өнөөдөр цугласных тийм ээ. нэрээ бичих юм уу? А тэгээ одоо энэ цөөхлийн дарга шторж хүнийг бол бид нэр олон жил хүлээлээ. Юм хийхийг харахыг харж хүлээлээ. Энэ бол нийтийн эрх ашигын төлөө биш. Ганцаар зөвхөн өөрийнхөө эрх ашигын төлөө явдаг хүн гэдэг энэ 20 жилд бол харагдлаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ урд нь бол түрүүчийн хурал дээр бидний бөөнөр нь байж хахад юуг өгье гэж ярьсан биз дээ. Тэгээс өөрийнхөө одоо ингээд нэг одоо энийг цуцлаа яах вэ? Энийг ингээд үргэлжлүүлээд энэ жаган сайхан гог бол бид нар дундаас сонгосон тийм ээ. Тэгээ энэ хүнд ингээд шилжүүлээд явъя гэсэн маргааш нөгөөдөр нь уцтаад үгүй би өгөхгүй. Ийм ярьж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол миний бодлоор бол одоо орсон суугчид дундаасаа цөөхийн дарга сонгох тийм эрхтэй чинь бид нар одоо энэ хурлаараа өөрсдөө нэрээ өгөөд энэ гигээ сөөх гэдгийг татан буулгаад ингээ албан ёсоор хурлаа зарлаад явъя гэж бодож байна. Одоо шийдчих. Тийм. Түүнээс одоо тэр хүний 20 хэдэн байртай одоо энэ баян цатгал нь бол бид нар түнхээр хамаа байхгүй. Хамгийн гол нь бидний төлөөл юм хийдэг хүн байх хэрэгтэй юм тийм биз дээ. Энэ байр ерөөс эзэнгүй болчих. Тэгээ яг одоо бид нар чинь бол энэ хурал мурлаа зарлаад албан ёсоор яваад тэгээ дараагийн газрууд руу явна. Одоо болдоггүй бол одоо шүүхээр нь ч явна гэж бодож байна. Манай хавь 15 онд болсон шүү. Манай хавь Эрдэнэ болгоно гэдэг. Яг л сөөхт нь шторж байгаа. юм хуучин байсан Бид онд нь жилийн 19 93 77. Ерөөсөө л Гарын үсгийн нээж зөвхөн сайхан орчинд амьдэрч өөр асуудал байна. За Түүнээс тэрний даргаыг удааж авах гээд байгаа биш одоо. Тийм. Одоо энэ чинь үдээсээ сөөхийн дээд зөвлөл гэдэг юугаар ч одоо баталгаажуулсан юм чинь маяг байхгүй. сөөхийн одоо сөөх байгуулагдаад энэ чинь болохоор нийтийн эрх ашигыг амар амгалан байдлыг хангана л гэсэн юм байгаа шүү дээ. Одоо манайх яг хотын төвд Аз зэрэглэлийн бүсд байгаа ч гэсэн өнөөдөр бол бас арай жоохон амар амгалан байна. Гэхдээ энэ олцооч одоо мааш хийсэн, арх уулсан, тамхи татсан нь айц хүнстэй байгаа шүү дээ. Ер нь тэгээ одоо бас дундаасаа нэг аятайхан бас нэг хүнээ сонгоод цаашгаа явъя гэж бодож байна. За тэгээд одоо санал
өшөө бодол модлоо байвал тэгээд нэг нэгээрээ гараад нэг нэгээрээ юу агаад хилээ явчих уу. Одоо уул нь эртнийхээ хэлснээр бол одоо 60 сайхнаа сонгоцсон шүү дээ. Бид нар уул нь тэгээ Одоо нэг бичлэг хийж байгаа одоо дахиад нэг юм байгаа шүү. Одоо энэ нэг юм байгаа шүү. Одоо энэ бичлэг хийж байгаа. Бичлэг хийж байгаа болохоор өөрөөсөө юм хэлэхээр тэрэн тоотын тэр гэж нэрийг хэлээд өөрөөсөө юу аашуу. За. 90 61 68 байна. 3 гишүүн өмнөд тавч гэж сонгоод байт юм байна. Сонгох юм бол эндээс сүүлийн дараагийн юм уу. Ерхэд одоо манай энэ жижиг иймэрхүү юм дээр одоо бороо өдөр төцөө биш байгаа л болчихж байгаа. Тийш дээ. Тэгэхгүй бол одоо нэг том байр, нэг том юунууд байгаа биш. Хаягаад ч байгаа юм. За тэгээд өдөр төцөөлөөр 3 хүнийг за одоо батчих зөв. Нэг асуулт шүү дээ. Нэг асуулт. Сүүлийн дараа тийм үү энэ бид Орсын суугчдаасаа баталчих гэж. Гэхдээ оршин суугчдаасаа тууц гэж батлах хэрэгтэй байхгүй юу? Түрүүчийн урал дээр тууцын гишүүдээ сонгогдсон. Тэгээд тууцын гишүүдээс дундаасаа сүүгийн дараагаа сонгох хэрэгтэй хуулиар гаргаж өгсөн. тийм үеийн дагуу явмаар байна. Тэгээд жааха юу ч өдөр төцөө гэж Тэр гараас иргээ сонгож байна. тийм ээ тэгээд хоорондоо ярьж байгаа юу ачна тийм ээ. Нэг хүн тэгээд бид нар уул сонгоцсон шүү дээ. Харин зөндөө удаан суугаад суралцаад яасан. Тэгээд баталгааж юусан Өнөөдөр ярьж байгаа шинээр нэлээд олон хүн байна. Тэгээд энийг Одоо тэгээд энэ хамгийн гол энэ тэр түрүүчийн хуралдаар бол ингэсэн яг нэг байна. Старч бач энч тэр хүн гэж бид нар танихгүй. Дараа нь ингээ асуусан чинь тэр юуны байдлыг түрээслэгч болж таарч байна. Одоо тэгээд орсон суугч биш түрээслэгч хүн бид нар төлөөлөх хэрэг байхгүй шүү дээ. Байн хаад. Жишээ тийм биз дээ. Ань нэтгэл нэг тусч яаж тийм жигсаал биччихэд харуулсаар Тэгээ мэдсэн байсан юм дээр магадаа. Тэдэн төлхөөрөө дамжуулаад энэ Олгол тэгээд юу гэж олгоолсон. Энд дөө Юусэн хүчингүйл формулаараа өгөөд нэг тийшээ юм болохмаар байна. Тэгээ ийм түрээсээ олсон бидний төлөөлөхгүй гэдэг юм. Түрний би байраар одоо жижигний түрээс байгааг нь гаргаад хотууд юм. Яг тэр чинь уусаа дүүрэг шийдээд өгч шүү дээ асуудал байхгүй. Байрын чи 25 нь шторж их юм бол тэгэл ойлгомжтой. Тэгээд 29 чи ойлгоод шүү. тэгээ өөрөө бол тэр чинь бүгд нь бараг бүгд миний нэртэй нүж авахгүй. Тэгээд бигээ түүхэн байгаа тэрийгээ шууд өмчлүүлж болно. Тэр нь юусаа асуудал байхгүй гэж хэлчихээд тэгээд тэр бичлэг надад байгаа штэ бүгд байгаа. тэгчээ тэгээ маргааш нь одоо тийм юм яриад яваад идэг одоо. Гол асуудал нь биднээс энэ яриа биш ээ. Энэ башингийн цааталт байгаа талбай байна. Тийм гол нь тийм. гол нь тэр асуудал шиг байна. Гэхдээ энэ талбай бол иргэдийн эзэмшил манай нийтийн эзэмшил байх хэрэгтэй. Нэг хүнийх биш. Нийтийн тийм ээ. Нийтийнх байх хэрэгтэй. Тийм. Манай байрны нэг тэгээд энэ чинь нөгөө юу яах вэ? Санаатай байна. Санаа
энд л баг шүү. Юу яагаад жилээр гэрээгээ сунгаад яваад тийм. Нэрээ өчгөн. Хэдэн цаасын төвлөд явж явах хэрэгтэй юм хийгээгүй л баггүй. Өөр үжээс хашаа нураач ачаад одоо тэгээ бид нараас чинь бас энэ хашаа ярих чинь 1,000 төгрөг авах гээд байгаа юм шүү дээ. Чиний мөнгө шилжүүлнэ. Саяар нь авч байгаа. 40 сая 160 сая болчихсон юм чинь шүү. Хаус байх. Тэгээ би уурлаад хийсэн. Та одоо бид хийлээ одоо. Эхлээд 5 сая байсан 7 сүүлдээ над руу 180 сая гэж. Хурал дээр энд чи 4 сая 800 гэж ярьсан шүү дээ. Тэгээ маргааш өглөө нь ярьснаа 20 сая. Хашааны асуудал. Нураас тэр л асуудал. Одоо чи Явал нураас юм цааш юм тавихгүй зуралдаад байгаа. Тэдний тэр Одоо тэр байхгүй юм уу? Тэгээд одоо бидний 169 сая. тийм 180 сая. 180 сая юу? Энэ газрын өртгөн. Хашаа. Тэгээ яг хөө ингээ хилчүүд энэ хэрэгээс нөгөө мөнгөгүй юм чинь их мөнгө нэг мөнгө гаргаж чадахгүй надад өгчин л хийсэн ойлголт. Урсуудад өгөөл. Намайг тариулал 4-5 хүнд хэлчихсэн. Тэгээд өөрөө сөөхийнхаа юг өгчин гингүүтээ маргааш нь олонгууд болчихно гэж байна. хуучин сөөхөд энэ хийсэн бүх юмыг үнэлээд шин сөөхөөс нь хэмжилсэн ч шиг сайн юм. тэгээ бидний цөөхөс авсан мөнгөөр л хийгээ. Уучин авч ирсэн, төлж ирсэн мөнгнүүдээр бас хийчихэл байгаа шүү дээ. Ордыг авсан. Ерөнхийдөө бол одоо нөгөө хин зар тавихад хин багийн ах үдээр бүх албан газруудаа уулзсан. Ерөнхийдөө айл өгөхөд ихэнхдээ нь уулзсан. Тэгээд нэг иймэрхүү сөөхийн асуудал яригдах гэж байгаа. Нэрийн солиод энэ ондоо даргамаар болох ч гэдэг асуудлыг ер нь ярьсан байгаа. А тэгээд зарим нь бол ажилгүй юу ажилтаа тийм ээ. Нэг тийм улсууд бас ирээгүй улсууд байгаа. А тэрийг бол эрснээр бүртгээд явна шүү. Эрснээр бүртгээд дараа нь гар үсгийн зуруулаад явчихна. Өөрөөсөө бол санд нэг байсан шүү дээ. Төлөөлөл олгоод оролцсон. Тэр хүн ирж байна. Орд ирж. За тэгвэл баг нэлээд болчихсон шүү дээ. За за. 9 тоотын гурван гэрэлтэй харагдаад байна шүү дээ. Бүртгүүлж. Тий ахаа. 9 тоотын хаалгыг бас тогшч. 9 тоот бас гэрэлтэй харагдаад. Цааш орж бүртгэв. Баяр хүүгийн тхий ирсэн. Хэдэн доод вэ? Хэдэн доод? Тийм төлөөлөлгүй ч Айн дээр. Гэтэ яг үүндээ хуулаараа би энд иш дорж байгааг 25 байрыг 25 улангийн төлөөлнө гэж бас бодохгүй байгаа шүү дээ. Тийм биз дээ. Гар үсгээ зөвчнө. Бүгдэн дээр нь амьдрахгүй байгаа шүү дээ. Хуулийн дээр оршин суугч хийж байгаа шүү дээ. Өмчлөгч гээгүй байгаа шүү дээ. Хурал болж штэ. Үзэгчтэй холбоо. Ахгүй өөрөө ч байхгүй гэдэг шүү дээ. Тэр хийсэн бичлэг байж л байгаа шүү дээ. Тийм байраа. Дэмбэр дөжигтэй явах тийм. За тэр та ер нь тэр яах вэ? Одоо бол ер нь бас олонхын юу яасан тийм тариас Энэ бол сайн сурлаа тийм. тэгэхээр ер нь тарих хийх зэрэг жаа. Цэрэнжүү ахаа ингэсэн. Одоо бид нар бол нэг тийм зар тавихтаа бүх газруудаар уулзсан. Зарим одоо албан газрууд мазрууд нь өөрсдөө хийсэн. Очиж чадахгүй. Тэгэхдээ бид нар бол хурлын юуг бол бүлээн зөвшөөрлөө гэдээ өөрсдөө хэлсэн байна. Бид нар бол гар үсэг зуруулаад явчих юм шүү. 17 байгаа даа. Төрүүчийн орлоор бол ерөөсөө юу мага сонгоцсон. Гэхдээ энэ эрдсэн дээр л гол нь зуруулах гэдэг байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр бид нар Хуралд орж ирж байгаа. энд байсан манай энэ сөөхийн харьяаны газрын хашааг нураасан. Тэгээд тэрийг бид нар буцаж хөөцлөхийн тулд одоо ингээд ганцхан тэрэн дээр ч одоо сөөх байхгүй чи өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Манай ямар нэг ороод хүн ороод Баяр ирцээр холдъё тийм. Тийм ээ тийм. Тэгээ ер нь яах вэ? Энэс илүү сайн хурдны байхгүй. Хурд нэг одоо Одоо нэг гаргасан шийдвэр ч юм уу нэг юм хийн штэ тий. Тэгээд эрэг усуудаар нь яваад ингээд тийм ээ зуруулаад явчихгүй. тийм ээ тийм. Яг тэгж байгаа. Тэгэхгүй бол энэ чинь
итгэдэг үү тийм ээ? Тэгнэ одоо 2 удаа зарлаа тэгээ ирэхгүй байгаа юм чи энэ байгаа ирснээрээ хийгээд Түрүүний ирсэн хүмүүсийн гар үсгтэй нэг юм байгаа шүү дээ. Тэднээсээ нэгтгэж явчихсан. Энэ яг одоо тэгээд орчин суугчдын зүгээс бол ер нь бас нэг ямар хөө бодолтой байгаа энэ цөөхийн даргаа авч үлдээ гэж бодоод байгаа юм уу? Эсвэл бол энэ өөрчлөлт амар тайван амьдрий гэж бодоод байна уу? Энэ талаар одоо бас ярилцээд явуул тийм ээ? Нэг л цугласнаа. Юу чи юунд яснаа мэдж байгаа. Энэ исторч бол ерөөс ажил хийхгүй. Тэгэхгүй гэдэг нь тодорхой тийм. Одоо энэс нөгөө нэг сонгоод сөөхөн сандаа хэлдэг яа. Тэгээ фотожаа хийгээ. 12 сар 2 дугаар орцсон. За би одоо энэ байранд ороод 20 дахь жилдээ байна. Энэ хугацаанд штаб дарах гэдгийг бол мэднэ. Дуулсан. Эхлээд дуулаас үүд мэддэг болсон. Хурд ерөөсө ганц шуудаа хийгээгүй. Энэ газрыг бас анх амтан тэр боршд өгнө гэж яхад бид нар чинь жагсаад л энд ч бөө хэрүүл болж байгаа биний чинийг марсыг. Одоо миний санд бол ишторж даргаыг бол одоо болиё. Одоо өөр энэ жаргал сайхнаар сонгоё. Удирдах зөвлөө 3 үнэтэй байдаг. Ийм сандтай байна. Тэгээ эртээдийн хурал дээр би ишторж хэлсэн чи энд байдгүй. Өөрөө оршин суудаггүй. Тэгээ чи энэ ажлыг хийхгүй ээжиж яах гэдэг нь одоо бид нар энэ сандаараа жаргал сайхныг томдё гэсэн чинь дуухан байж байгаа хамгийн сүүлд нь заа гэв үсттэй. Заа гэдэг чинь асуулт байхгүй заа гэдэг отгоонч байсан, өрөөч байсан. Тэгчгээд дараа нь одоо тийм явган яриа сонсоход бол ишторж юусоо энэ байр газрыг юу өгөхгүй байрыг өгөхгүй гэж. Хамгийн гол нь энэ цаатлын газраа бид нар одоо ахын төвд яригдаад байгаа шүү дээ. Гэтэл энэ газрыг чинь ишторч чинь хашаа машиг амар үнэтэй 180 сая шүү нэлээ. Нэг айл одоо хэдэн сая их өгөх гээд байгаа юм гэхгүй юу. Үгүй эхэндээ тэр чинь өөрөө гаргая гэж хэлчихэд тэгээд учраас одоо тэгээд өөртөө саналаа хэлнүүд би бол одоо сөөхийн дараагаараа жаргал сайхныг тавиад удирдах зөвлөлтөө энэ программаа энэ баярсаа хингэлээ энэ хүмүүс. Тэгээд яг та нар өөртөө саналаа гаргаад хүмүүдээ хэлнэ үз. Нэг юм 50 идэх айлт чинь нэг 6 7-оос 9 хүний хэрэг байхгүй. Тэгээ 3 хүн байх зүг багтай. Миний санд бол ерөөсөө тэр л байна. Би жаргал сайхнаа. За энэ дээр одоо нэг боорч туур гэж нэг байгууллага яригдаад байгаа шүү дээ. Энэ цаатлын газар дээр тийм ээ. За энийг бол бид нар анхнаас нь бүгдийг нь мэднэ. Анх энэ хэн ишторжгоо ирж энэ байр худалдаж авч хийсэн. А дараа нь өөрөө энэ дээр 5 гараж бариу үстэй өөрөө. Тэгээд сүүлд нь дүүргээс нураасан тийм ээ. Жагааха. Тэгээ энэ хамгийн их ашиг сонирхолтой хүн бол энэ ишторжгоо өөрөө борч туурч биш. Энэ чинь бол бид нар шүүхээр сөөх ялаад ялт 3 удаа 3 шатны шүүхтэр ялт байгуулсан юм байгаа байхгүй. Тэгээ сүүлд нь одоо та ингээд биднэрт яагаад сөөхөө өгнө хичээд тийм ээ орчин суугчдад өгөө ингэчээ дараа нь яагаад болчихж байгаа юм бэ гэсэн чинь над руу ингэж хэлсэн би хинээс ч яахгүй би шударга ярина. А тэгтээ над руу юу гэж ярьсан гэхээр Дэмбэрлээ над газар дээр чи миний ашиг сонирхол яваад байгаа байхгүй гэж байгаа. Зөвхөн энэ нар өөрийнхөө ашиг нийтийн биш тийм ээ. Нэг хүний ашиг сонирхол биднэрт хэрэг байхгүй. Ер нь зүгээр яваандаа энэ газар янз янзын бодлоог биднэрт өөрсдөө орчин суугчдад биднэрт хэрэгтэй байж штэ тийм биз дээ. 1 метр газар ч гэсэн хүүхдийн тоглоом юу ч гэсэн бас юм шиг тийм. Тэгэхэд одоо ийм удирдлага, ийм балер юм ингэж дээрээ тавьчаад ингээд байхыг бол одоо хүлээн зөвшөөрмөргүй байна. би ч нэг шулуухан бүр хилчмээр санагдаад дургуураа жагаа хахад бас өглөөл сууж илаа л да. Тэгээ одоо өнөөдөр тэр төлөөлөл нь болох хүн гэсэн чинь нэг ч хүн байхгүй. Одоо ядтаа тэр отгоо дүү мөнч ганцсан ч алга байна. Одоо тэгээ яах вэ? Эдгээр чи болохоор би бол одоо бодож байгаа. Ээлжлээд. Ерөнхийдөө одоо эдгэрт бүх юуг нь одоо саналаа хийсэн сөөхийг өөрчлөнө гэдгийг. А эдгээр ирэхгүй ч гэсэн одоо энэ юуг бол хүлээн зөвшөөрөөд ирэхгүй байна гэж би ойлгож байна. А хэрвээ эдгээр ирсэн бол хүлээн зөвшөөрөхгүй бол энэ дээр саналаа хэлэх ёстой тийм ээ. Бүх нийтийн юун дээр орчин суугчдын хурал дээр. А эдгээр бол бидний энэ саналыг хүлээн зөвшөөрж байгаа болохоор ирэхгүй байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Би нэг саналаа хэлчих. Түрүүн миний ирээд ярьсан юу орсон уу? Би нэг ихлээр орж ирээд орсон юм гэсэн. Энэ операшн Чиний ирснээс хойш. Тэгэхээр ийм юм аа. Би чинь яг энэ би ерөөсөө энэ сайхан сөөхтэй болох юм
юмсан гэж боддог хүн л дээ. Сөөхтэй Та байх юм бол хідэн хин гэдэг 40 тоо цэрэнж. 40 тоо цэрэнж. Тэгэхээр би чинь энийг айгүй хөөцөлдсөн хүн. 2007 онд би сөөхийн хурал мурал зохион байгуулах гэдэг бүр өөрөө зохион байгуулад старттай чинь ширүүн зодон зохион маягийн юм болоод тэгээ ерөөсөө сөөхийн хурлаа хийж өгөхгүй. Тэрний би юу гэж хэлсэн бэ гэхээр одоо ч би хэлж байгаа те. Олон хийг эзэмшиж байгаа бол тэр хүн одоо сөөхийн дарга байдгийн байгаа үстэй. Би тэр ишт орж тайртай биш. Нас тэр чинь нөгөө нэг эзэмшигч чинь нэг санал байгаа байхгүй юу? Аргагүй тийм болчиход байгаа. Тийм байж болно. Гэхдээ ямар ч байсан гэсэн Монгол улсын нэг орон сууцны дундын өмчлөлийн хуулийн дагуу сөөхн байгуулагдаад бидний саналаа хэлээд юу болж байгаа бичиг цаасаа мэддэг ийм л болъё гэсэн ийм хүсэлтэй байсан байхгүй юу? Тэгээд 2007 он чадаагүй тэр мөр одоо урт түүхтэй тийм ээ. Чи ингээд нэг юу байгуулах байх. Facebook group энэ төр бас байгуулах юм шиг байна. Тэр айгүй зүг болчихлоо тийм. Тэгээд санал мандаа солилцсон шүү дээ. Тэрийг баригч. Тэгэхээр одоо юу болох вэ гэхээр үнэхээр одоо ингээд энэ хүн чинь 12 жил блоклоод байгаа хөө. 2007 онд хамгийн сүүлд юу гэж зардал гаргасан бэ гэхээр нөгөө өдөртөх зөвлөлийн дарга хөдөө явцсан ирэхээр нь хурал хийн гэж 2007 онд шүү дээ. 12 жил болж байна л да. Тийм шүү дээ. Тэрийг орхиж. Тэгэхээр одоо бид нар хурал хийхээр асуудал юу болох вэ гэхээр энэ хүн зөвшөөрөхгүй. Яг ингээд шантаажлна. Одоо хашаагаар шантаажлна, тамгаа өгөхгүй. Би хамгийн гол нь тамгаа өгөхгүй. Тийм учраас харин тийм. Тэгэхээр цөмөр яах вэ гэхээр энэ нэг дэмбэр асуудал юу вэ гэхээр тамгаа өгөхгүй тодорхой. Ингээд тамгаа аваад явчихдаг хүн. Тэгээд цаагаараа юун дээр дараад ямар юу хийгээд явж байгаа бид нар мэдэхгүй шүү дээ. Тийм учраас миний санал гэх юм бол ямар ч байсан сөөхөө байгуулъя, тийм ээ. Сөөхөө байгуулахдаа уг нь 5 орцтой юм чинь орц болгоноос хүн байвал зүгээр юм уу гэж бодоод байгаа. Та нар яг 3 байх ч болно л 6 орц болж гэнэ үү, тийм. Уг нь орцоо мэддэг хүн тийм ээ. Тэр орцныхын дарга орцоо төлөөлөөд өдөртөх зөвлөлд орцсон хүн маань өдөртөх зөвлөлд орчуулгыг нь тэр цаашаа зарлаад ингээд ажил төрөл бүтгэж гисэн амар юм уу гэж бодсон юм. Тэгэхээр 6 байвал зүгээр байх тийм ээ. Тэгээд хурал хийгээд би одоо жаргал сайхны сөөхийн дараагаар сонгохыг үнэхээр дэмжиж байна тийм. Яг одоо нэг бас нэг бид бүгдээ харж штэ тийм. Итгэж болно тийм. Дараа хөшүүд байсан тийм. Тийм учраас сөөх тэгээд цөмөр сөөх байгуулчих юм бол бид нэр сөөхөөрөө дамжуулаад энэ бүх асуудлыг одоо заавал ширхэгчилж ярьж цаг авдахгүйгээр шийдэж болно цөмөрөө тийм. Сөөхтэй болох юм бол дарагдаа хилээд хоорондоо хэлцээд ярилцаад тийм ээ. Ингээд асуудал бүх асуудал хуулиараа жилд нэг удаа хурал зохион байгуулах хэрэгтэй байгаа шүү дээ. Тийм учраас яг үнэ. Тэгэхээр болно. Тийм учраас өнөөдрийн гол асуудал бол нэг тийм сөөхтэй болж чадмаар байна. Асуудал юу гэхээр нөгөө чам тамгаа өгөхгүй шүү дээ. Би одоо мэдэж байна. Өгдөг бол сайн л байна. Тамгаа өгөхгүй учраас яах вэ гэдгийг уг нь өдөртөх зүйлээ сайн хэлдэ тийм ээ чамаа зүгээр орц болгоноос нэг байгаа 6 хүн байр зүгээр юм уу гэж яг уралж байсан болно л дөө. 3 ч та нар бодоорой. Тэгээд өдөртөх зүйлийн даргууг нь энэ залуу байвал сөөхийн дарга хэн байвал ингээд бид нар итгэж болж штэ тийм. Тэгээд тамга тэмдэг яах вэ гэдэг л асуудал байна. Чи ажил хийх чинь юм болгонд одоо төрийн байгууллагатай харьцсан тийм ээ. Янз бүрийн мөнгө төгрөг болно. Одоо тамганы асуудал ахаа ингэж байгаа. Одоо бид нар бас нөгөөдхийн сөөхийн хуулийг ч бас нэлээд уншлаа. Холбогдох улсуудтай бас уулзлаа. Одоо бид нар ч юм бол энэ бүх оршин суугчид ингээд цуглчаад байна. Энэ хэмжээний цугладаг одоо тийм сөөхийн хурал бол хоорхон байх гэж бодож шүү би. Тэгээд ингээд цуглах одоо тэртээ зүгийн гигээ сөөх гэдэг энэ одоо бүр нэг хувийн өмч шиг нэг ийм сонин болцсон юм татан буулгаад энэ хурлаараа өөртөө нэрээ оноогоод оноос нэр өгөөд тэгээд энэ дээр одоо шин сөөхөө одоо дахиад ингээ үргэлжлүүлээд явъя гэсэн бодолтой байна. А үйл ажиллагаа бол дээшилж дэвжээд хуучин хөвөрөө явна тийм ээ. Тамга өгөхгүй бол яах вэ? Харин тэр чи одоо тэгээд юун дээр цуцлаад тэгээд манайхыг баталгаажуулаад явна шүү дээ. Үйл ажиллагаа явуулахгүй байгаа сөөхөд. Үйл ажиллагаа бүтээлгүй явахгүй. Ингээд юу ахаар нэг том яриад би пэйж рүү бахан баячуудыг дагуулаа явах чинь үү гэж юм. Ингээд нэг сонь яриад одоо. Энэ юм явахгүй гэсэн цаана тамга тэмдэг өн дээрээ яваад байдаг. Одоо ингэ иш дуржгаатай хамааралтай нэг хүн нэг ч ирээгүй. Би одоо бүр өөрт нь ингэ хэлчмээр санагдаад байхгүй. Тэгээ дээр үе төр засгийн удирдах хийжсэн Жамбын Батмөх гэж хүн байсан. Төрийн тэргүүнээс буухта тэр дамбад гэр хороолт байсан юм л шүү. Яа тэгвэл төрийн удирдах хийж байхдаа би байранд амьдарч байгаа юм чи надад байр хэрэггүй. Нэг байргуун ч гэсэн байртай болгоо гэ байраа өгцөн. Тэ? Тэгээ өөрөө тэр насныхаа эцэд дамбад ингээд усандаа очлоод амьдарч исэн мэлээ шүү. Тэгээ яагаад энэ социализмын үеийн хүн яагаад 25 байртай болчихоо? Энэ миний
анхаад яг маш их татчих. Тэр бол хувийн асуудал да. Гэхдээ хувийн асуудал та. Гэхдээ би бол шууд утгаар би бол тэ одоо тэр тийм өндөрлөгт байсан хүн байргүй байхад энэ хүн яа 25 байртай бол энэ шудраг бус явдлаа гэж хэлэх гээд байгаа. Тэрийг одоо яах чарга байхгүй. Би Тэгээ одоо бодрогийн хэлж байгаа үнэн. Ягаад тэгэхээр нүдэн дээр ганц ихийг оймс зараагүй хүн ягаад ийм бочлоодыг хардна гэж чинь зөв шүү дээ. Хоёрдугаар 25 байр эзэмшиж байгаа хүн 25 өдөр 25 байрандаа ингээд өдөр өөр байранд амьдрахгүй. Түрээсэлж байгаа. Түрээсийн орлого орж байгаа. Бид нэр өдөр тутамдаа ажиллаад цалин үлс аваад шударгаар устдаа татвараа төлөөд амьдарч байна. Тэ? Энэ хүн түрээсийн орлогоосоо татвар төлж гин үү? Энийг шалгуулж болно. Нэр энэ Монголын хуулийн цонхойг ашиглаад үгүй яасан ханж цаддгүй хүн бэ энэ ч одоо ерөөсөө тий. Энийг бол энэ түрүүчийн урал дээр би энийг ингээд ийм шантаж үүсгэсэн бол би түрүүчийн урал дээр энийг би өөрлөө нь харж байгаад ингээд хилээ зогсъё гэж бодсон байна. Хэрвээ ингээд яах юм бол наад хүнж өгөх юм бол хэрвээ түрээсийн үг гэдэг чинь усад ямар ч татвар төлөхгүйгээр би одоо энэ санхүүч мэрэгчлээ хүнийхээ хувьд энэ түрээсийн орлогоосоо татвар төлөхгүй байгаа нэгдүгээр. Энэ одоо орон сууц өөрөө амьдраагүй бол эн чинь үл хөдлөх хөрөнгө. Үл хөдлөх хөрөнгийн татвар төлнө. Тэ? Өчнөө юмнаас ингээд биднээс хэд дахин их давуу ирэх хэдлээд шүү дээ. Одоо бид нар яах зуусууд юм. Бодрогийн хэлж байгаа яг үнэн байна. Тийм биз дээ. Эн чинь тэгвэл энэ юугаа өгчлөлтөө, түүхөө өгчлөлтөө энэ яасан цадаж хандгүй их шунал вэ энэ ч одоо. Тэгээд цөмөр одоо тэгвэл юу яамаар байна? Энэ бүх асуудал шийдэн цөөхөө байгуулахын тулд удирдах зөвлөлөө түрүү сонгоцсон бол тэрийг баталгааж болдог. Түрүү одоо 9 хүн гэдэг энэ 9-өрөө байсан дээр яад үл нөө хяналттай байсан зүг ба. 3 хүн чинь бодроо энэ юм байна. 3 хүнийг хяналтын зүйлээс сонгоцтой байхгүй юу? Тэгэхгүй бол ингээл нэг нэгээ найдаад тийм удирдах зөвлөл хяналт гэдэг чинь дотроос сонгож яагаад болдгоо юм шүү. Удирдах зөвлөл чинь ингэдгийн 6 гишүүн хараад гэдэг. Удирдах зөвлөл тусдаа байдаг. Тусдаа. Энийг бол хэн батлах вэ? Бид хяналтын зөвлөл нь тусдаа байдаг. Тийм бид батлах бас. Тэгвэл одоо ингэж нөгөө тууцын 9 гишүүнийхээ 3-ын хяналтын зөвлөл болохоор 3-ын одоо чи нэрийг хэлээд өгөх байна одоо. Одоо нөгөө түрүү яасан болчих. Одоо энэ болроо би чамд нэг хэлэх гээд шүү дээ. Энэ стурж гоо энэ дээр сууж ирсэн. Чи энд зогсож ирсэн. Бид нар ингээд зогсож ирсэн. Тэгэхэд энэ энэ хэрэгтэй гэдэг ингэсэн. Сүүлд нь би асуусан чи ямар учиртай хүн гэсэн чи түрээслэгч гэж байгаа байхгүй юу? Одоо тэр хүн хаана вэ? Байхгүй. Тэгээ ийм юм бодол хийж болохгүй тий. Бага бүгд амаад яг үндсэн оршин суугчдыг үсээ. Түрүүчийн хөлдөө батгал байгаа юм шүү. Би нөө уншуулах гэдэг жагаа анхаар дамжуулаад бүгд нь явуулсан шүү дээ. 2% хөвлөд тий. Өөрөө би Стажигийн болов хийх байхгүй. Өдөртөх зөвлөлөө сонгосон. Санхан байвал зүгээр. Санхан байвал зүгээр. Яг одоо энэ хитгэн байр байгаа. Тэгээд энд чинь нэг баахан ингэсэн шавар. Уу яг ингээ 3 өнийг чинь ингээл хуйлтаа хийчлээ. Тэгтээ ингээ хардаа тий. Тийм бол байхгүй. Тийм бол байхгүй. Яг хуулиндаа бол тэд ид гэж заагаагүй. Түрүүчийн хурдан бартгаад хүртэл. Жагсан сайхан протокол явуучих тий. Би өөрөө бүр шүнжээгөө бичиж байгаа. Протокол ертөнцөмөр бус хүмүүс саналаа хэлж явах тий. Чи саналаа түрэн хэлж эхлэх гэсэн үг үү? Одоо ингээд бас нэг юм хэлье. Хэд номер 6 тоотой хүн байна. Энэ орж гарахтаа энэ хашааны хаалга хаацгүй. Тэрийг ч асуух хомсрын асуудал байгаа шүү дээ. Ингээд би одоо манай цонх дээр 2 дахьтай тийм. Би цонхороо ингээд гарч ид. Тэгэл хүмүүс ингээд гарч байгаа. Гарахтаа хаалга онгойлгож байгаа. Тэгэл буугаал буцаад хаач нэстэй. Гараал бол тэгэл яваад. Тэр чинь тэгээ яг энэ хаалгыг анхаа яа яа. За сөөхнийг анхаарал таваарай. Тийм шүү дээ. чи яг өглөө одоо чанга одоо цөмөр шаардлага байна би энэ. Ерөнхийдөө одоо зөв тэр зөв гэж баха. Миний бодлоор дааны зогсоолын чинь гадны машинаар үргэлжлээд энэ баах ингээ машинаар зогсчиход байгаа. Энэ нэг шон ч юм уу хасгаа тийм ээ. Тэрийг зөв машин зогсоохгүй гэж байна. Ятаа. Би хөөчөлөө. Тэгвэл тэр юу нэ болоод үндсэн оршин суугчдыг болж штэ. Чи нэрийг ятгахаа зүгээр уншчихгүй те. Зүгээр бид нэр ямар тийм шид сонгох байхгүй нэ би. Юун дээр миний пост. Энэ хойд би хэлчихлээ хаа. Тэг тэг. 10 тоотой гацхгүй. Юу одоо хэдүүлээ яг түрүүний хэлдэг шиг ерөөсөө цэвэр ийм орчинд л амьдрах гэж л энэ
суух ажиллахгүй байгаа талаар л яриад байна шүү дээ. Тэгэхээр шин суух тамга тэмдэг өгөхгүй шин суух байгуулж байна. Суух байгуулсны дараагийнхаа асуудлыг яриад явчих. Тийм ээ. Одоо тэгээд оноос нь нэр өгөх хэрэгтэй Энэ байна. чинь бас нэг явган яриа энэ яваад энэ нэг засаг дарга болроогийн хамаатан би одоо юу дуртайгаа хийж болно энэ гэсэн дөржгооч бас яриад яваад байна. Нэр бас нэг тийм яриа болоо Бодормаа засаг дарга Бодормаа хамаатан гэсэн яриа явуулдаг. Тэгээд би та нар юу ч хийсэн хамаахгүй би бол ийшээ явал бүгд юм шийчин гэсэн юм яриад яваад байгаа байхгүй юу. Тэгээ ийм байж болдог ч юм уу. Тэгээд сүүлийн нэг 10 жил тэр үйл ажиллагаа явуулаагүй. Би ер нь одоо Сүүхийг ер нь